оны өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр миний бодлоор бол 2013 онд манай хууль эрх зүйн орчин бол харьцангуй сайжирсан. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Компани тухай хууль, үндэсний зах зээлийн тухай хууль, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зэрэг хуулиуд бол батлагдаж ажиллагдаж гарсан. Эрх зүйн талаас бол эрх зүйн орчин бол зохистой хэмжээнд байна гэж харж байгаа. Гэхдээ өнөөдөр яагаад энэ компани засаглалын байдал өөрөө сайжрахгүй байна вэ гэдэг асуудал юу гэхээр миний харж байгаа нь бол эдийн засгийн хөшөөрөг алга гэж харж байна л да. Ялангуяа тухайлбал хөрөнгөний зах зээл дээр бүртгэлтэй байж байгаа компаниудын хувьд бол хувьцаанууд нь нэлээд төвлөрсөн байдалтай байдаг. Хувьцааны хөрвөх чадвар байдгүй, нэмэлт хөрөнгө татах боломжууд нь өөрөө бас нэлээд хомс байдагтай холбоотой болов гэж бодож байна. Тэгэхээр энэ эдийн засгийн хөшөөргийг сайжруулах хэрэгтэй. Бас мэдээж эдийн засгийн хөшөөрөгтэй холбоотой бас нэг асуудал юу гэхээр Монголд мэргэжлийн хөрөнгө оруулалт байхгүй, мэргэжлийн хөрөнгө оруулагч байхгүй байна. Хөрөнгө оруулалтын сангууд байхгүй байна. Хэдийгээр хууль эрх зүйн орчинд байгаа ч гэсэн энэ өөрөө бүрэлдэж амжаагүй байна гэж харагдаж байна. Түүнчлэн гадны капитал, гадны мэргэжлийн хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгөний зах зээл рүү орох боломж нь хомс байдаг. Мэдээж хэрэг сайн чанартай бараа бүтээгдэхүүн байхгүйтэй холбоотой боловч нөгөөтэйгөө гадны хөрөнгийг Монгол руу одоо ямар нэгэн хүндрэлгүйгээр оруулах механизм нь өөрөө сайн бүрэлдэж хөвшөөгүй. Тухайлбал би энэ дээр Т-3 гэдэг төлбөр тооцооны механизмыг хэдэн жилийн өмнө бид нэвтрүүлэх гэж оролдож байсан. Энэ маань одоо буцаад Т-3 руу орсон байдаг. Гэх мэтчлэн жишээлбэл Монголын хөрөнгөний зах зээл дээр хөрөнгө оруулалт хийхэд мэдээж төгрөгөөр хийх болно. Төгрөгөөр хийх болно гэдэг чинь тухайн Америк долларч байдаг юм уу гэдгийг тэр юугаа төгрөгөөр хөрвүүлэх болно. Энэ нь өөрөө эргээд ханшны эрсдэлд оруулах энэ гэх мэтчлэн маш олон эрсдлүүд өөрөө Монголын зах зээл рүү ороход үүсээд. Тэгэхээр энийг даван туулах, энийг өөрчилж сайжруулах шаардлагатай байна. За дээр нь хэлэхэд бол ялангуяа манай хөрөнгөний зах зээл дээр бол байгаа байгууллагуудын бас давхардлууд бас нэлээд үзэгддэг, ажиглагддаг. Энэ саад доторыг бас арилгах хэрэгтэй болов уу гэж бодож байна.